За энэ удаагийн хичээлээр Паскалийн гурвалжин буюу энийг ашиглаад А дээр нэмэх нь Б-ийн n зэргийг хэрхэн задлахыг үзье. За эхлээд жишээ болгоод А дээр нэмэх нь Б-ийн 4 зэргийг задлана. За коэффициентуудыг бол Паскалийн гурвалжин буюу эндээс авдаг. Эхлээд коэффициентуудыг өрхөө задлая. За энд нэг коэффициент үчигдэнэ. Хамгийн ихний гишүүн бол А-гийн 4 зэрэг, Б-гийн тэг зэрэг гэж эхэлнэ. За дараад нь энд нэг коэффициент байх ёстой. А-гийн зэрэг 1-ээр буураад 3 болно. Б-гийн зэрэг 1-ээр өсөд 1 болно. За үүний дараачих нь дахиад нэг коэффициент байх ёстой. А-гийн зэрэг 1-ээр буураад 2, Б-гийн зэрэг 1-ээр өсөд бас 2 болно. За дахиад нэг коэффициент А-гийн зэрэг 1-ээр буураад 1 болно. Б-гийн зэрэг 1-ээр өсөд 3 болно. За нэмэх нь дахиад нэг коэффициент А-гийн тэг зэрэг болно. Б-гийн 4 зэрэг болно. За одоо орхисон коэффициентуудыг хаанаас харах вэ гэхээр энд нь 4 зэрэгтэй байгаа учраас n тэнцүү 4 гэсэн энэ мөрнөөс сонгоно. За хамгийн ихний гишүүний коэффициент бол 1 байна. Дараагийнх нь 4 байна. Дараагийнх нь 6, 4, 1 гэсэн үг. За ингээд цааш нь өчгтээ бид нэгээр үрж байгаа үржигдэхүүнийг бичихгүй байж болдог. Мөн ямар нэгэн тооны тэг зэрэг гэдэг үл нэгтэй тэнцүү байдаг учраас эхнийх нь А-гийн 4 зэрэг болно. За энэ дараачих нь 4-ийг үржих нь А-гийн 3 зэрэг, Б. За нэг зэрэг хүттэй байгаа учраас шууд Б-г хөвчүүлнэ. 6-г үржих нь А-гийн квадрат, Б квадрат. Нэмэх нь 4-ийг үржих нь А, Б-гийн 3 зэрэг, нэмэх нь Б-гийн 4 зэрэг болно. За дахиад хэлэхэд үржиж байгаа нэгийг хүчгүй байж болно. Б-гийн тэг зэрэг гэдэг бол нэгтэй тэнцэн, А-гийн тэг зэрэг гэдэг бас нэгтэй тэнцэх учраас бичихгүй орхиж байгаа гэсэн үг. За яг үүнтэй адилханаар за энийг задлж үзье. За эхлээд коэффициентуудыг төрөөрөхөд очивол А-гийн 6 зэрэг, Б-гийн тэг зэрэг, Б-гийн тэг зэргийг бичихгүй байж болно. Дараад нь коэффициент ирээд А-гийн 5 зэрэг, Б-гийн 1 зэрэг. Нэмэх нь А-гийн 4 зэрэг, Б-гийн 2 зэрэг. Нэмэх нь за эндээс хөгжлүүлье. Нэг коэффициент байх ёстой. А-гийн 3 зэрэг, Б-гийн 3 зэрэг болно. Дахиад нэг коэффициент А-гийн 2 зэрэг, Б-гийн 4 зэрэг болно. А-гийн 1 зэрэг, Б-гийн 5 зэрэг болно. Ингээд А-гийн тэг зэрэг, Б-гийн 6 зэрэг болно. За энэний коэффициентуудыг хаанаас авах вэ гэвэл мэдээж зэрэг энэ 6 зэрэгтэй учраас энэ мөрнөөс авна. За эхний коэффициент 1, дараагийн коэффициент 6, дараагийнх нь 15, дараагийнх нь 20, дараагийнх нь 15, 6, 1 гэж гарч ирнэ. За энэ Паскалийн гурвалжнаа бид цааш нь өргөжлүүлж чадах юм бол хэдэн ч зэргийг задлж чадна гэсэн үг юм байна. За Паскалийн гурвалжны тухай дэлгэрэнгүй хичээлийг онлайн хичээл альгебра анализ бином гэж ороод энэ хичээл дотор байгаа дэлгэрэнгүй үзээрэй.